Манай эргэн тойронд идэг дүүнер маань намайг тэгдэг. Бараг энэ спикертэй хормоо хийцэн. Тэгж бас ингэ шоолдог. Hey Google, Merry Christmas. 얼리는 노래 들려줘. 알겠습니다. 스포티파이에서 메리 크리스마스를 재생합니다. Oh, the weather outside is frightful. Сайн байцгаана уу? Өнгөрчин байна. За бичлэг оруулахгүй бас утсан байна. Тэгээд миний хувьд болохоор тэрэлж рүү дараагийн прожект ажил маань ихлээ. Тэрэлзээ дээр очоод ажиллаж байгаад бас намрын биелийн семинар болоод оролцсон байгаа. Мөн намрын кемпинг хийгээд бас аялаад болоо. болоо. Болцсон. За. Яа. Энэний доноос чанга гарсаад байгаа шүү. There's always more of you to learn. You try your best to show your words, baby. You 1분이면 됩니다. I need you. Your grace is sufficient. I wish there was a place not too dissimilar to байсан байгаа. Тэгээд насны юм уугүй юм мэдэхгүй. Яг ч хувцсны одоо цүнх ч юм уу, хувцснууд дандаа уулын, аяллаа, гүйтийн, спортын тэр чиглэл рүү ер нь болоод байгаа. Тэргээд байгаа ч юм уу бас ингээд аялах эсвэл ингээд ууландаа өрөх ч юм уу, гүү спортоор хичээлэх дуртай. Өнөөдрийн бичлэгээр болохоор заянтай холбогдлоо бичлэг, заяны хичээл бол заахгүй байгаа. Та бүхэн thumbnail-ээс харсанчлан өнөөдрийн Spotify гэдэг аппликейшны талаар та бүхэндээ танилцуулаад бас өөрийгөө ашигладаг талаар бас харуулъя гэж бодсон байгаа. Тэгээд яагаад чухал вэ гэхээр шүү дээ. Чиний зураг байгаа. Энэ. Тэгээд би энэ талд гаргачих. Тэгээд энэ зурган дээр харах юм бол My Design гэж байгаа. Тэгсэн чинь copy Pinterest, Google, Delmi гэдэг жавс. Тэгээд энэ зураг харахаар яг үнэн санагддаг байхгүй юу? Одоо ямар нэг дизайны зүйлсийг хийхээр бол зөвхөн дизайны мэдлэг байгаа тэр зүйлийг бий болгоход хийн гэдэг нь болохоор баг худлаа санагддаг байгаа. Миний хувьд болохоор копинд маш их дуртай. Баг дуртай гэсэн үг копинд хайртай. Тэгээд энэ чинь Google Pinterest гэж байна. Тэрэн шиг миний хувьд болохоор энэ дуу хөгжим гэдэг зүйл маш чухал надад нөлөөлдөг байгаа. За тэгээд дизайнер ямар нэгэн постэр хийхэд бас анхаарлаа төвлөрүүлэхэд бас нэг онгод орно гэж ирдэг да. Тэр үед болохоор би өөрийнхөө дуртай дууг сонсонгоо эсвэл анхаарлаа төвлөрүүлдэг ай сонсонгоо дизайны ямар нэгэн постэр загвар хийх юм бол илүү хурдан бас илүү үр бүтээлтэй илүү гоё контентийг гаргаж чаддсан болов уу гэж бодож байгаа. Окей. За тийм болохоор та хүнд өнөөдөр би ямар аппликейшн хэрэглэдэг бас хаанаас дуу сонсдог вэ талаар ярья гэж утсан байгаа. Миний яг үндсэн ажил маань болохоор одоо сүмийн техникч буюу бродкастны хариуцаад ажилладаг байгаа. Тэгээд яг гоо жижигхэн гэсэн ямар ч том үйл ажиллагаа явуулдаг лайв эсвэл студиуд ажилладаг хүмүүсийг ботоод дууны яг мэргэжлийн тийм сургууль төгссөн ч юм уу тийм аюулаас байхгүй ч гэсэн ямар ч тач дууны төхөөрөмжүүдтэй маш их одоо ажилдаг төхөөрөмжүүдийг ашигладаг. Бас дууны бүхий л одоо төхөөрөмжүүдийг худалдаж аваад суурлуулад бас хүмүүс хэрхэн сонсогдож байгааг
чиглээд бас тэр дуунуудыг наривчлалтайгаар тохируулдаг байгаа. Тийм болохоор ягаад ч юм бэ миний хувьд чанартай дуу сонсох нь хамгийн чухал номер 1 байгаа. Тэгээд өнөөдөр болохоор та бүхэнд би хаанаас дуу сонсдог вэ гэдэг аппликейшнээр ямар аппликейшнээр ер нь бол сонсдог вэ тэргээ ер нь бол зааж өгье гэж бодож байгаа. Би та бүхэнд Spotify-ийн талаар бас хэд хэдэн мэдээллийг хүргэе. YouTube дээрээс Spotify-ийн талаар ингээд хайсан чинь Spotify нөгөө нэг аппликейшн задлан гэдэг нэвтрүүлэг байдаг да нөгөө кино задлан гэдэг шиг тийм Spotify-ийн танилцуулга байсан. Өөр баг монгол хэл дээр Spotify-ийн талаар тайлбарсан бичлэг байсан үгүй би сайн оллоогүй. Тийм учраас бас Spotify-ийн талаар ингээд YouTube дээр хайлт монгол хэлээр хайлт хийхэд байхгүй гэдэг нь бас тэмхүү санагдаад бас би энэ Spotify-д маш их хэрэгэлдэг. Тийм учраас та бүхэнд зааж өгье гэж бодсон байгаа. Тэгээд та бүхэн дуу сонсохдоо ер нь ямар аппликейшнээр сонсдог вэ? Дууны утасны музик аппликейшн мэдээж тийшээ өмнө нь болохоор дуу татаад тийшээ MP3-аар ингэж хуулсныхаа дараа шууд интернетгүй газар ч юм уу шууд сонсоод дуугаа сонсдог байсан да. Гэхдээ сүүлийн үед болохоор ондооч гэдэг ч юм уу интернетийн хуурд бас сайн бас нэг их өртөгтэй биш учраас зүгээр интернетээс YouTube-ээс ч юм уу янз бүрийн дууны аппликейшнуудаар дамжуулаад шууд дуу сонсчдөг болохоор хүмүүсийн утасных нь музик дээр нь болохоор дуунууд нэг их байх гэж бодож байна. Миний эргэн тойронд байгаа хүмүүс ч гэсэн нэг дуу татаад утсан дээрээ одоо суурлуулсан тэгээ сонсдог хүмүүс их ховор. За би тэгээ ChatGPT-гээс болохоор юм дууны аппликейшнуудын талаар асуусан. Бас Spotify-ийн нарийн мэдээллийн талаар асуусан байгаа. Тэгээ эхлээд ямар аппликейшн байдаг бас Spotify-ийн мэдээллийн талаар ярьсны дараа тэгвэл би Spotify-ыг давуу тал нь юу вэ? Тэгээ би Spotify яаж ашиглаж байгааг та бүхэндээ бас ямар төхөөрөмжөөр ямар чихвчүүдээр ямар сонсож байгаагаа та бүхэн тайлбарлая. За тэгвэл энэ дүрсэн дээрээс харах юм бол монголоор зүгээр хайж болно гэж би танарт хэлсэн шүү дээ. За энэс харах юм бол дуу сонсдог ямар апп байна гэж асуусан байгаа. Тэгсэн чинь хамгийн ихэнд нь болохоор Spotify, Apple Music, YouTube Music болохоор сүүлийн үед их алдартай маш олон дуу их болоод байгаа. Тэгээ Deezer гэж юм мэдгүй, Tidal мэдгүй. Би өмнө нь болохоор SoundCloud-ыг их сонсдог байсан. Энэ дотор зохиолын дуунууд одоо хавар болохоор зохиолын дуунуудыг сонсоод ямардаг байсан. Тэгээ энэ SoundCloud-аас болохоор их дуу сонсдог байсан. Amazon Music-ийг бол мэдхгүй юм байна. Shazam-ыг болохоор нөгөө утасны аппликейшн байгаа шүү дээ. Одоо coffee shop ч юм уу, одоо ямар нэгэн газар нэг дуу явж явах юм бол шууд одоо энэчнээсээ нэг Shazam-ыг дарах юм бол шууд сонсож байгаад ямар дуу вэ гэдгийг гаргаад ирдэ шүү дээ. Тэгжил ашигладаг болохоос нэг Shazam-аас дуу энэ сонсдоггүй. Тэгээ Pandora гэж мэдхгүй, Shazam мэдхгүй. Эднэрийг мэдхгүй байна. Ямар Солонгост болохоор бас миллион гэлөө нэг ногоонгийн дууны аппликейшн байдаг байхгүй юу? Тэрийг бас хүмүүсийг ашигладаг юм байлээ. За тэгээд дараа нь болохоор Spotify-ийн давуу тал болон төлбөрийн мэдээллийн талаар асуусан байгаа. За Spotify-ийн давуу тал нь тэгвэл ямар давуу талтай бэ гэхээр штэ. Энэ дээр харах юм бол ер нь өргөн хүрээтэй дууны сантаа гэж бас ер нь тэр Spotify аппликейшн маань хэр их дуу байгаа вэ гэдгийг нэг чухал гэсэн үг байгаа. За эндээс харах юм бол Spotify маань 70 саяас дээш дуу олон төрлийн жанр уран бүтээлчд байдаг. Тэгээ шинэ дууг байнга нэмэгдүүлж байдаг тул хэрэглэгчид үргэлж шинээр нь сонголтоор дуудагдах боломжтой. Энд орчуулгын монголоор жоон тиймэрхүү байна. Гэтэ ямар ч тач шинээр олон ингээд дуу нэмж ордог учраас тэр нь гоё байдаг. За хоёрд нь болохоор Spotify-ийн нөгөө нэг AI байдаг байхгүй юу? Тэрний үхээр миний одоо сонсож байгаа стил жанр байгаа шүү дээ. Одоо нэг дуучныг би хайгаад эсвэл тэр жанрын дууг сонсоод байх юм бол энэ хүм болохоор иймэрхүү жанрын дуунд жоохон дуртай байна гэдэг. Тэр дуугийг нь болохоор дараа төстөө жанрын дуучны дуу ч юм уу санал болгоод тэгээд тэр санал болгосон дуунуудаа плейлистэнд оруулаад санал болгодог. Тэр нь үнэхээр best байгаа. Apple Music болохоор тэр нь амар муу байхгүй юу? Тэргээ чаддгүй байгаа. За тэгээд дараа нь болохоор энэ офлайн сонсох боломжтой Spotify Premium хэрэглэгчийн дууг
төхөөрөмж дээрээ хадгалах боломжтой бол интернетгүй интернет холбогдохгүйч дууг сонсож болно гэж байна. За энэ бас их давуу талтай. За тэгээд би удахгүй ямар төлбөрийг төлж ашиглаж байгаагаа хэлнэ л дээ. Гэтэ миний хувьд болохоор Spotify премиум дуу гээд хоёр хүний хэрэгжилж байгаа. Тэгээд давуу тал нь болохоор би өөрөө дуртай дуунуудаа даунлоад хийж болно гэсэн үг. Тэгээд тэр дууга татчих юм бол давуу тал нь би интернетгүй газар ихэвч одоо тэрж дээр очиход болохоор ондоо барихгүй болохоор шууд интернетгүй болчихж байгаа байхгүй юу. Би болохоор Skatelyn 40,000-ын багцыг олон жил хэрэглэсэн. Тэгж яагаад надад нэг уцаар хүнтэй ярих, мессеж бичих их хэрэггүй болсон учраас тэргээ бойлуулад оронд нь ондоо хэрэгжилж гисэн байгаа. Тэгээд ондоо Unity-ийн сарын 3,000 төгрөг 30 хоног сонгоод тэгээд хэрэгжилж байгаа. Харин тэр мөнгө болохоор би юунд хэрэгжилж байгаа гэхээр Spotify төлж хэрэгжилж байгаа. За тэгээд энэ татах нь болохоор ямар давуу талтай вэ гэхээр утсан дээр би ингээд дуунууд байгаа ингээд татчихж байгаа байхгүй юу? Тэгээд татчих юм бол интернетгүй газар ингээд ашиглаж болно. Тэгээд мөн ялгаагүй энэ татсан iPhone дээр ч юм уу Samsung дээр ч ялгаагүй Spotify хэрэгж болно. За би татцсан энэ дууга бас энэ Apple Watch дээрээ ингээд бас татчих болно. За ингэж татах нь ямар давуу талтай вэ гэж сонирхож болно шүү дээ. Тэр нь болохоор жишээ нь би одоо ингээд их намайг гүйдгийг мэдэх байх те. Ингээд гүүхтэй болохоор буцаа орхичдаг байхгүй юу. Тэгээ хөвчөө зүгээд энэ цагтаа болохоор чихэж мөн шууд холбогдчихдаг. Тэгээ гүүхээ хэмжингээ мөн энэ Apple Watch дээр нэг татцсан дуугаа сонсоод явчихдаг гэсэн үг. Тэгээ би нэг running гүүхэд энэ нэг дуу надад маш хэрэгтэй. Тэгээ би нэг марафонд орохдоо баг хөвчөө зүүж ягаад дуу сонсоод гүйдэг байгаа. Тэр нь давуу тал нь болохоор нөгөө дууны хэмнэл байгаа шүү дээ. Түргэн гоё хэмнэл. Тэр хэмнэл дотор тэр гүүх юм болоо тэр хэмнэлээ алдахгүйгээр ингээ гүйдэг. Тэгээд ямар ч гүүх талаар бас яриа явчлаа. Гэхдээ энэ гүүхэд ч гэсэн энэ дуу сонсох бас чухал байдаг. Тэгээд бидний учраас бид Apple Watch дээр дуугаа татчихад тэгээд чивч зүгэл буцаа орхио явцдаг. Тэгээд ингээ гүүгээд дасгал хийх боломжтой байдаг. Тэгээ премиум дээр нь болохоор энэ давуу талтай байгаа. За харах юм бол дараа нь өндөр чанартай дуу гэж бас тэр нь болохоор энэ дууны чанар болохоор одоо 128-ын одоо энэ kbs гэх байгаа байхгүй юу. Одоо бид нэр ихэвчлэн ер нь бол YouTube-ээс сонсож байгаа 128 kbs ч юм уу ихэвчлэн сонсож байгаа. Тэгээд төлбөр төлөх юм бол 300 kbs сонсох боломжтой байхгүй юу. За яг энгийн хүн сайн мэдгүй ч гэсэн одоо ийм төхөөрөмжүүд спикер ч юм уу одоо машины спикер ч юм уу ингэ сонсоход энэ чанар нь амар мэдэгддэг байгаа. За тэгээд би нэг хоол замд ингээд ах нартайгаа ингээд явж исэн чинь манай нэг ах маань болохоор Samsung-аас дуу тавиад тэгээд дуу нь ингээд уг нь бол манай машины JBL-ийн хөгжим байхгүй гэж амар ингээд муухай сонсогдоод тэгээд шууд би нэг премиум багц авцуугаас хэрэгэлдэг учраас шууд Spotify-аар холбож байгаа дуу тавьсан чинь шаал өөр хүмүүст мэдэгдэхээр тэнд дотор нь сууж ах нар маань юм шаал өөр байна. Ямар өөр юм бэ гэдгийг тэр үед мэдэрч байгаа байхгүй. Ягаад тэгэхээр үсээ тэр үед миний 320 kbs дууны чанартай учраас илүү ингээд нэгтэршилтэй гоё сонсох боломжтой байдаг. Хэрвээ энэ нэгтэршилсэн болоод премиумын төлд сонсдог хүмүүс байдаг байгаа. Энийг нэг их мэдэрдэггүй бол хамаагүй л дээ. За тэгээд давуу тал нь олон төхөөрөмжн дээр дэмждэг буюу одоо Spotify гар утас таблет, компьютер, смарт телевиз, ухаалаг гэрийн төхөөрөмжүүд гих олон зүйл дээр одоо холбоод ашиглах боломжтой гэж уус энэ болохоор үнэхээр best байгаа. За миний хувьд болохоор Spotify-ыг утсан дээрээ татаад одоо Apple ID-гаараа холбогдсон байгаа. Та хүн Google Gmail-ээр ч юм уу холбогдчих болно. Гэхдээ энийг одоо утас дээрээ татчихж байгаа. Тэгээ Apple Watch дээр үгсээ шууд автоматар татчихна. За тэгээ iPad дээр шууд татаад өөрийнхөө одоо хаягаар орчин. Тэгээ MacBook дээр татаад орчин. Одоо Mac Mini ч юм уу, iMac дээр ч юм уу бас ингээд энэ хаягаараа болохоор Spotify татаад ашиглаж болно. Тэгэх юм бол яг одоо нэг хэрэглэгч бүх одоо зүйл маань одоо би одоо нэг л аккаунтаар орж байгаа учраас бүх төхөөрөмжн дээр миний сонсож байгаа дуунуудыг харж сонсох боломжтой байдаг. Тэр нь үнэхээр best. Юу гэсэн үг гэхээр Apple-ийн экосистем гэж байдаг да одоо жишээ нь одоо
AirPod-оор ингээд би MacBook-аар ингээд бичлэг үзчихлээ. Тэгэх юм бол шууд миний утсанд дуудлага ирэх юм бол би шууд чихвчээ ингээд дарах юм бол шууд дуудлага маань авч олно. За тэгж байгаа дуудлага дуусны дараа би бичлэгээ үзчихсэн space дараа тоглох юм уу шууд чихвч маань явдаг ч юм уу. Нөгөө Bluetooth руу ороод чихвчээ дараал утсан дээр очиад Bluetooth руу чихвчийн дараал тэр экосистем байгаа шүү дээ. Тэр экосистем нь үнэхээр best байгаа. Тэрэн шиг Spotify-ийн экосистем байгаа хгүй. Тэр нь болохоор best. Юу гэсэн үг вэ? Би одоо компьютероос ингээд Spotify орсон дуу тавьж штэ. Тэгэх юм бол энэ хоёр нэг интернетэд холбогдсон. Эсвэл интернет холбогдоогүй ч бай. Энэ утсан дээр болохоор миний нөгөө дуу төхөөрөмжүүдийг сонгох гэдэг байхгүй. Тэрийг дарах юм бол одоо MacBook-аар ч юм уу, эсвэл утсаараа ч юм уу, эсвэл чихвчээрээ тэр дуугаа сонсохыг тохируулж болдог байгаа. Тийм учраас юу гэсэн үг вэ? Энэ утас маань удирлага болсон гэсэн үг. Энэ цаг маань удирлага болсон гэсэн үг. Энэ ноутбук, MacBook маань удирлага болсон болно гэсэн үг. За би энийг хэрхэн ашигладаг вэ гэхээр би нөгөө миний ажил үндсэн ажил маань техникийн ажил шүү дээ. Тийм болохоор одоо шинээр ийм танхимд болохоор шинээр спикерүүд бүхэл одоо нэг 10-аас 20 спикерийг ингэ суйрлуулдаг байхгүй юу. Тэгээд спикерийг шалгахын тулд микрофоноор ингээд дуу хоолойгоор шалгах гэж гисэн бас юм дуу тавьж шалгадаг. Тэгээ би энэ Spotify-ийн чанартай дууга тэр спикерээр ингэж 50-га спикерүүдийн чадал бас спикерүүдийг хэрхэн одоо ажиллаж гэнэ үгүй юу, бас гажиг байна үгүй юу гэдэг шалгадаг. Тэгээ спикерийг болохоор 1-2 цагийн турш одоо тийм дисплейтэй дуу тавиад одоо зүгээр ажиллаж гэнэ үү ажиллаж гэнэ үү гэдгийг шалгаж болдог байхгүй юу. Бас спикерийг ажилуулдаг амп гэдэг зүйл үүдэг. Тэрийг ч гэсэн одоо дуу одоо өндөр ийм давтамжтай дуу тавьж ийж шалгадаг. Тэгэхээр миний хувьд болохоор техник өрөөнд ганцаараа ингээд ажиллаж явах үед болохоор би одоо техник өрөөнөөс дуугаа тавихтаа очоод дарчаад доошо буугаа сонсоод очоод дарчаад доошо буугаад сонсоод тэгэхэд амар хэцүү юм шүү дээ. Тэгэхээр би яадаг вэ гэхээр одоо техник өрөөнд жишээ нь би iMac дээр Mac Mini дээр бас ингээд дуу тавьчихдаг байхгүй юу. Тэгчээд би доошо спикерүүдээ шалгахтаа утсаа ч юм уу цагаа аваад буучхад болно. Тэгээд сонсож жагаад дуугаа нэмж хасаж болно. Бас дуугаа тоглуулад дараагийн дуугийн тавиад тэгж болно. Тэр удирлага болчин гэсэн үг байгаа. Тэр нь үнэхээр best байгаа. Тэгэл одоо Office-та ч юм уу ингээд дуу ингээд тавьж агаад тэг би утсаараа дараагийн дуугаа сонгож тавьчих болно. Эсвэл би цагаараа одоо Siri гэж байгаа дараагийн дууг маань тавиад өгөөрэй гэж шууд Siri-гээр нь ашиглаад дуугийн тавьчих сольж болно. Тэгэхээр заавал нэг төхөөрөмжөөсөө солих хэрэггүй гэсэн үг. Энэ экосистем нь үнэхээр best байгаа. Apple музикийг би бас олон 3 сараар бас төлбөр төлөөд бас нэлийн олон сар хэрэгэлсэн. Гэтэ Apple музикийн давуу тал нь яг одоо Dolby Atmos гэдэг ч юм уу эсвэл анимашн гоё гэдэг ч юм уу. Давуу талууд бас байгаа л да. Гэтэ тэр энэ экосистем байдгүй. Тэр нь байдгүй учраас би экосистемийн байхын тулд заавал дахиж мөнгө төлж хэрэгэлдэг гэсэн тэрийг сайн мэдэхгүй. Гэхдээ тэгэхээр амар өндөр төлбөртэй болохоор амар баллаа. Тэгээд би энэ Apple музикийг тэрнээс нь болоо хэрэгэлдэг байгаа. За тэгээд Spotify-ийн хамгийн гоё зүйл нь бас энэ зүйл энэ экосистем болохоор би хэрэгэлдэг байгаа. За тэгээд дараа нь болохоор за 6-ад нь хамтран ажиллах боломжтой гэж байна. Хэрэглэгчид нэс нөхөдтэйгөө плейлист хуваалцах хамттай дуу сонсох боломжтой. Spotify Connect ашиглан нэг төхөөрөмжөөс нөгөө төхөөрөмж рүү дуу шилжүүлэх боломжтой гэдэг. Энэ бас гоё байгаа. Одоо жишээ нь Instagram-ийн одоо story үзэж байхад одоо chill дуунуудын плейлистийг та сонсох уу гэдэг Spotify-ийн линк гэд байдаг шээ. За жишээ нь одоо би одоо running Google-тэй сонсдог дуунуудыгаа цуглуулсан нэг плейлист байгаа шүү дээ. Тэргээ болохоор линкийн зүгээр одоо найз руугаа ч юм уу нэг юм л миний сонсдог дуунуудыг явуулчих юм бол миний тэр дуунуудыг найз маань сонсох боломжтой гэсэн үг байна. Тэгээ одоо жишээ нь энэ Монгол магтан дуунуудын багцуудыг өөрөө би дуртай дуунуудыгаа болгочоо тэр плейлистийгээ линкийн найз руугаа явуулчих. Энэ болохоор best сонголт байгаа. Бас story дээр ийм дуу сонсдог шүү гэдгийг зарлж бас болдог байгаа давуу тал нь. За тэгээд за 7-д нь болохоор подкаст Outgate бүтцийг дэмжих гэж байгаа. Энэ нь болохоор Spotify зөвхөн хөгжим бус подкаст Outgate зэрэг олон төрлийн контентыг санал болгодог гэж байна. За энэ бас нэг давуу тал нь байгаа.
Spotify дээр зөвхөн дуу гэхгүйгээр подкастуудаас ордог байгаа. За тэгээд манай одоо сүмийн эснүүдэрүү лавгаргийн үгнүүд одоо Podbean гэдэг одоо подкастаар дамжуулаад цацагддаг байгаа. Сарын $109 төлж одоо ажилуулдаг гэсэн үг. За гэхдээ тэр Podbean лөө одоо үгээ 1 цаг 2 цагийн үгээ оруулах юм бол Apple podcast, Google podcast бас энэ Spotify лөө ингээ автоматар орчдөг. Тийм юу гэсэн үг хэрэг. Би заавал подкастын аппликейшн хэрэглэхгүйгээр Spotify-аас дуугаа сонсч болно. Одоо үгээ давтаж сонсож болно гэсэн үг байгаа. За тэгээд энэ подкастны аппликейшнийг Spotify-ийн подкастны аппликейшнийг би ашиглаж үзээгүүл. Тэгэхдээ хүмүүс үнэхээр гоё гэж хэлдэг юм байлээ. Шууд лайваар ямар нэгэн төхөөрөмжгүйгээр утсаараа шууд подкаст хийх боломжтой нэг ийм аппликейшн байгаа. За энэ зургийг энэ дээр гаргачих. Тэгээ та хүн хэрвээ подкаст хийх санаатай байх юм бол янз бүрийн микрофон, ийм төхөөрөмж эхнээсээ хэрэггүй гэх юм бол зөв утсаараа хийх боломжтой ийм Spotify-аас гаргасан ийм подкастны аппликейшн байгаа. Энийг нэг ашиглаад үзвэл бас гоё баха. За 8-д нь болохоор social пункт гэж байна. Тэр нь Spotify, Instagram, Facebook зэрэг social сүлжээнүүдтэй холбогдох боломжтой бөгөөд дууны талаарх мэдээлэл хуваалцах найзын сонсож буй дуулж байгааг дууг харах боломжтой гэж аваас. Тэгээ энэ болохоор энэний өмнөөс хэлсэн шүү дээ. Олон төхөөрөмжийн зэрэг сонсох. Тэгээ яг ялгаагүй Instagram дээр одоо story оруулдаг ч юм уу. Хүмүүстэй ингээд санал болгож санал болгох боломжтой байгаа. Тэр нь үнэхээр бас best байгаа. За тэгээд миний хувьд болохоор төлбөрийн мэдээлэл ямар Spotify маань болохоор Монголд болохоор icon-оос хавьвал гарч ирэх байх л да. За би чадвал энэ ч нэг гаргачих. Баг 3 жилийн өмнө 3-4 жилийн өмнө Монголд болохоор шууд сонсох боломжтойгоор орж ирсэн байгаа. Өмнө нь болохоор би Spotify-г Монгол орсны дараа л одоо сонсож хэрэглэж эхэлж байгаа байхгүй юу. Бүр өмнө нь Spotify-г одоо гадаадад байхдаа хэрэглэж байгаад Монгол ирсэн хүмүүс нөө сонсох боломжгүй заавал утасныхаа нөө VPN-ийг насааж байгаад сонсдог байсан юм байлээ. Тэгээд нөө VPN насах шаардлагагүйгээр Монголд сонсох боломжтой болсон чинь хүмүүс бөөм одоо мэдээ яваал баяр хүргийн энэ тэгээд байсан байхгүй. Тэгээд тэр үед болохоор сонирхож эхэлсэн. За би болохоор энэ дууны тал дээр ийм дуунууд сайн мэдгүй дуучдгийг ч гэсэн ер нь сайн мэдгүй байгаа. Манай 92-нд байгаа миний хамгийн дотны найз маань болохоор энэ дуу амар сонсох дуртай, ритм ер нь бол дуу их сонсох дуртай. Тийм учраас энэ Spotify төрүүлж хэрэглэж байгаа. Тэгээ надад санал болгоод тэг хамтдаа хэрэглэхээр болсон байгаа. Тэгээд Монголд болохоор VPN-ийг насах шаардлагагүйгээр болохоор сонсох боломжтойгоор байгаа нь үнэхээр бас талархалтай хэрэг байна. Тэгээд амар талархмаар байна. Тэгээд одоо төлбөрийн мэдээллийн талаар та бүхэнд тэгвэл танилцуулъя. Гэхдээ төлбөрийн мэдээллийн хувьд болохоор одоо манай улс орн ч юм уу, өөр улс орн, Америкт гэдэг ч юм уу жоохон өөр байд юм байлээ. Одоо жишээ нь Америкт болохоор сарын одоо нэг хүний хурамж нь $12 байхад манад болохоор 9 байдаг ч юм уу, арай бага. Тэгээд манахаас одоо жоохон ядуу буурай орн гэж хэлж болохоор орнуудад бас илүү хямдхан байдаг ч юм уу. Spotify-с тийм зохицуулахтай байд юм байлээ. Тийм учраас төлбөрийн мэдээлэл энэ дээр гарч байгаа нь болохоор ер нь Америкийг харуулж байгаа бах. За тэгээ Монгол болохоор та хүн Spotify татсны дараа бас төлбөрийг нь хараад үзээрэй. Гэтэ ер нь ямархуу байдгийг хамтдаа нэг сонирхож үзье. За харах юм бол Spotify-ийн буюу одоо үнэгүй хөлөр байгаа байхгүй юу? Заавал одоо үнэтэй төлбөртэйг нь ашиглах шаардлагагүйгээр та үнэгүйг нь ашиглаж болно. Үнэгүүн ч гэсэн хангалттай хэмжээнд ашиглаад явах боломжтой байгаа. Гэтэ үнэгүйгийн давуу тал нь гэхээр одоо үнэгүй зарцуулчлагатай өндөр чанартай дуу сонсох боломжтой гэж байна. За энэ үнэгүү дээр нэм хязгаарлалт байдаг байхгүй яг мөнгө төлөөд хэрэглэж байгаа хүмүүсээс ямар нэгэн давуу тал байж л давуу эсвэл тал байж л байгаа шүү. Тэрний юу гэхээр шүү дээ энэ байгаа зар сурталчилгаа. Энэ зар сурталчилгаа үнэгүүгээр надад хэрэглээд явдаг байхад хамгийн хэцүү лайтай ядаргаад байдаг гэсэн байн ингээд зар сурталчилгаа гарч байгаа. За нэг 5 дуу сонсоод одоо KFC-гийн зар сурталчилгаа гараад ирдэг ч юм уу эсвэл өөр одоо зар сурталчилгаанууд гараад ирдэг. Тэрнээс амар ингээ хэцүү байдаг хүмүүс болохоор энэ төлбөртэйг нь ашигласан дээр. Тэгээд плейлистийг сонгоход хязгаарлалтай байдаг гэж байгаа. За энэ тийм байдаг.
За одоо миний хувьд болохоор дараагийн одоо ямар төхөөрөмжүүдээр дамжуулж сонсдог вэ гэж хэлэх юм бол энэ байна л да. Миний хувьд болохоор энэ одоо DT 770 гэдэг энэ Pro 80 ohmтой энэ чихвчийг болохоор би техник дээр одоо хамгийн хэрэглэдэг байгаа. Студийн чихвч байгаа. За тэгээд уцтай. Тэгээ энэ бол студид хамгийн ашиглагддаг байгаа. Миний амар зөөлхөн удаан хугацааны турш одоо хэрэглэхэд болохоор аятайхан гоё чихвч байгаа. Тэгээд яг иймэрхүү студийн чихвч болохоор ажил дээр бол зөндөө байгаа. Тэгэхдээ энэ DT-ийн 770 Pro гэдэг энэ чихвч болохоор миний хамгийн бэст сонголт байгаа. Бас Shure-ийн нэг чихвч байгаа. Тэр бас их давуу чихвч байдаг. Тэгээд энэгээр болохоор би бас дуу сонсдог байгаа. Мөн энэ AirPod Pro 2 байгаа. Generation 2 байгаа. Тэгээд энэ дуу сайн хэлсэн шүү дээ. Би энэ хэмжээний төлбөр төлөөд хэрэгжилж байгаа учраас сонсож байгаа төхөөрөмжүүд маань ч гэсэн бас илүү сүүлийн үеийн одоо тэр сайн дууг гаргаж чадвартай хэмжээний юм төхөөрөмжүүд байж би илүү нэг илүү таашаал авна гэсэн үг байгаа. Тийм учраас AirPod Pro 2-ыг авсан байгаа. Нэгийг өмнө нь хэрэгжилж ирсэн. Нэг нь болохоор гоё л доо. Гэтэ нэг хоёр нь гарч ирэхдээ илүү bass нь илүү гоё болж гарч ирсэн байгаа. Тэгээ noise cancellation илүү хоёр дахин илүү болж гарч ирсэн байгаа. Тэгээд давуу тал нь болохоор нөө AirTag гэдэг одоо алга болсон зүйлсүүд ингээ хайдаг зүйл байгаа шүү дээ. Тэрэн шиг энэ чихвчнийхаа кейсэн дээр спикертэй болоод бас AirTag-ийн тэр нөгөө хайдаг find гэх аппликейшнээр хайдаг тэр түүл орж ирсэн байгаа. Тэгээд давуу тал нь тийм л байгаа. Тэгээд AirPod болохоор миний өдөр тутмын би баг байнга зүүдэг байгаа. Тэгээд одоо барилгын ажиллаа хийхэд ч гэсэн noise cancellation буюу одоо гадны барилгын янз бүрийн дуу чимээг шууд тусгаарлаад тэгээд дуугаа юм уу подкастээ сонсдог байгаа. Миний хувьд болохоор подкастыг маш их сонсдог байгаа. Бүр маш их сонсдог байгаа. Тэгээд илүү их ингээд ном уншихаасаа илүү би их сонсох их дуртай юм шиг байгаа. Тэгээд энэ Spotify-аар ч гэсэн дуу бас юм подкастуудыг энэ AirPod 2-оор сонсдог байгаа. Тэгээд сүүлд сайн FTT-ээс орж ирсэн чинь нөгөө Siri-ийг би бас маш их ашигладаг байхгүй юу? Байнга зүг явж байгаа болохоор notification-ийг уншиж өгдөг байсан. За тэгээд тэрэн шиг сайн сүүл FTT гарсан чинь нөгөө нэг толгоогоос ихсэрх юм бол yes, ингээс ихсэрх юм бол no гэдэг яг шууд автоматар таньдаг болсон. Тэр нэг амар. За жишээ нь болохоор хүмүүс над руу call хийх шүү дээ. Тэгэх юм бол надад одоо юу хөө Жорго чанаа гүйсмэдаа надад 알려줘 있는데 그거를 저 들으면서 머리를 흔들리면은 전화를 받고 아니면은 이렇게 흔들리면은 전화를 끊고 그런 식으로 тийм байгаа. Тэгээд AirPod-ыг сайн хэрэглэж байгаа. За тэгээд нэмэлтээр болохоор энэ Light-ийн оролттой бас нөгөө iPhone-ы оригинал юм нөгөө чихвч байгаа уцтай. Тэгээд уцтай чихвч болохоор хамгийн бас гоё байгаа. Тэгээд энэ AirPod Pro 2-ыг хэрэглэхэд удаан хугацаанд хэрэглэхэд болохоор бас чихж байгаа өвдөх магадлалтай бидэг. Тэгээд энэ болохоор энэ чихвч болохоор яг base сонголт шүү дээ. Та хүн мэдж байгаа. Энэ size болохоор хүн болгоно одоо generation 2 нэг нь болохоор ингээ зүүцсэн үг нь мэддэггүй гэдэг шүү дээ. Хүмүүс баг унаад алгаас нэг мэдгэхгүй. Тэр хэмжээнд болохоор хүмүүсийн дуртай байдаг. Тэгээ би уцтай энэ болохоор хэрэглэх дуртай байгаа. Тэгээ энийг болохоор одоо юун дээрээ унтахтаа заримдаа нөгөө AirPod-ыг биш унтахтаа болохоор хаяа энэ уцтайгийн зүүж хэрэгэлдэг байгаа. За энэ иймэрхүү төхөөрөмжүүдээр дамжуулаад би дуу сонсдог байгаа. За тэгээд нэмэлтээр болохоор би гэртээ бас ажил дээр ямар төхөөрөмжөөр сонсдог вэ гэхээр энэ чиний байна л да. Гэтэ та хүнд харагдах нь энэ болохоор нөгөө Google Nest гэдэг Google-ээс гаргасан одоо AI дээр суурилагдсан спикер байгаа. Тэгээд энэ бол батарейгүй тогон залгаал ингээ гэртээ эсвэл оффистоо ажил дээр гээд байдаг. Тэгээ би гэртээ байлгаж агаад одоо болохоор оффистоо ажил дээр аваад ирсэн байгаа. Энэ бол давуу тал нь зүгээр л AI суурилагдсан спикер гэсэн үг байгаа. Тэгээд энэ Spotify-ыг би төлөв хэрэглэж байгаа шүү дээ. Тэгээ энэ спикерт болохоор аппликейшнээр дамжуулаад холбогдсон. Тэгээ холбогдсон байх юм бол миний одоо саналаар шууд дуу одоо юу хүү
одоо бороотой өдөр байна. Бороотой өдөр тохирохоор дуу тавиад өгөөч гэх юм аа шууд тавьж өгдөг. Эсвэл копи гээ би буулгаад буцаад найруулж явахдаа дриб хийж явахдаа одоо копи явуухад тохирсон дуу тавиад өгөөч гэх юм бол шууд тавьж өгдөг юм уу? Эсвэл одоо өнөөдөр жоохон ганцаардаад байна. Одоо жоохон чийл дуу тавиад өгөөч гэх юм бол тавина. Эсвэл одоо Merry Christmas-тай холбогдлоо дуу тавиад өгөөч юм шүү тавьж өгдөг байгаа. Тэгээ энэ дууны энэ спикерний болохоор бейс амар гоё байгаа. Тэгээд өөрөө нөгөө микрофон амар олонтой учраас би зүгээр чимээгүйг хэлгэж гисэн сонсдог. Тэгээ дуу тавьж өгдөг байгаа. Тэгээд энэ спикер би оффистоо гэртээ бас нэг хэрэлдэг байгаа. Тэгээ энэ $100 ч юм уу би урдаас захиж авсан. Тэгсэн чинь урдаас захиж авахдаа би энэ улсыг хараагүй. Тэгсэн чинь бүр Америкээс хятад руу ирээд хятадаас Монгол руу баг 47 он жиж энэ спикер над дээр ирсэн байгаа. Сүүлдээ би шантраад бүр хайцсан байсан. Тэгсэн чинь ирсэн байгаа. Тэгээд бүүн баяр боллоо. Тэгээ ер нь одоо 2 жил өнгөрөө хэрглэж байгаа юм уу да. Хэрглэж байгаа. Тэгээд гоё байгаа. Та хүн дүр харуулъя. Харах юм бол энэ гэрлаасдаг байгаа. Тэгтээ одоо залгсан байгаа болохоор та нарт бүр сайн харуулж чадахгүй. Дээр болохоор ингээ 3 төвчлөртэй байхгүй юу? Play, stop тэгээ нөгөө нэг өмнөх дуу дараагийн дуу авши дууг нь хасах нэмэх 2 төвчлөр байдаг. Одоо ингэдэг гэсэн үг би өглөө ажил руу орж ирэх ч юм уу орж ирэхдээ шууд ингэдэг байгаа. Hey Google 좋은 아침. 안녕하세요. 현재 시간은 오전 12시 38분입니다. 현재 울란바토르의 기온은 영하 2도이며 대체로 흐립니다. 월요일 최고 За би нэг тааруулсан байгаа. Одоо өглөө ингэ босоод өглөөний мэд гэх юм бол өглөөний одоо мэд хүргээ дараа нь цаг агаар тэгээ өнөөдөр ямар хөтөлбөр байгаа. Тэгээд мэдээ уншиж өгөөд бас тэгж хийлээд дараа нь дуу тавьдаг байгаа. За тэгээ сайхан амраар гэх юм бол бас тавьж өгдөг. Ийм тохиргоонууд хийчдэг. Тэгээд дуу тавихтаа яадаг вэ хэрэг би Hey Google Merry Christmas 얼리는 노래 들려줘. 알겠습니다. 스포티파이에서 메리 크리스마스를 재생합니다. Oh, the weather outside is frightful, but the fire is so delightful. And since we've no place to go, Hey let us Google know. Stop. 이 нөгөө AI speaker шүү дээ. Тийм болохоор микрофон бас амар өндөр. Энэ имерхүү одоо утасны сиренүүд болохоор дуу тавьчаад дахиад дуудахаар сонсдгоо шүү дээ. Эднэр болохоор дуу одоо 50-га сайн сонсдог гэсэн үг байна. Тэгээд хойно нь болохоор мүйт байгаа. Тэр нь болохоор нөгөө тийч баян намайг сонсож байгаа гэсэн үг шүү дээ. Тийм учраас тэрийг бас тэрнээс нь жоохон айгаад байгаа бол муйтын дарчих юм бол намайг сонсохгүй байдаг. Энэ болохоор бас хуулиар бас аюултай гэдэг бас юм товчлууртай гарч ирсэн юм байлээ. За тэгээд энэ спикер баг манай эргэн тойронд дэдэг дүүнер маань намайг тэгдэг. Баг энэ спикертэй хормоо хийцэн гэдэг бас ингэ шоолдог байгаа л да. Яа тэгэхээр энэ чинь AI спикер учраас би дуртай юм асуудаг байгаа. Тэгээд Spotify-аар дамжуулаад дуртай дуугаа сонсдог учраас тийм одоо ганцаар зүүгээд ингэ ярилцмаар байгаа үед ChatGPT-гээр барахгүй л дээ. Энд чинь Google одоо спикерийн иймэрхүү AI спикер дотор болохоор Alexa байдаг. Alexa хамгийн хурдан байх. Гэхдээ дараа нь багийн Google Nest байгаа. Энэний жижигхэн юм спикер нь байдаг. Тэгээд энэний цагаан өнгөтэй бас байдаг байгаа. Тэгээд хэрвээ энэ спикер олон байх юм бол олон өрөөндөө тавьчаагаад хамт сонсч болно, тусдаа сонсч болдог тийм тохиргоонууд, connection-ууд ч гэсэн байд юм байлаа. Тэрийг бас ашиглавал бас гоё байх. Тэгээд ямар ч тач би ажил хийхдээ одоо жишээ нь Hey Google 커피 마실 때 얼리는 노래 들려줘. 스포티파이에서 늦은 커피 마시기를 재생합니다. Hey Google 다음 음악 Hey Google 내일 몽골 날씨 월요일 울란바토르의 최고 기온은 2도,
최저 기온은 영하 9도이며 대체로 흐리겠습니다. Hey Google, 소리 낮춰줘. Hey Google, stop song. За, ингэж энэ спикерийг ашигладаг байгаа. За, тэгээд иймэрхүү төхөөрөмжүүдээр дамжуулаад дуу сонсдог байгаа. За, тэгээд энэ спикерийг оффистоо тавиад ашигладаг учраас бас илүү чанартай дуу сонсонгоо дизайны юмсуудыг хийдэг байгаа. За, тэгвэл төлбөрийн мэдээллийн талаар та бүхэнд өөрийнхөө мэдрэмжинд бас би яаж төлж хэрэглэж байгаа талаар та бүхэнд тайлбарлая. За, харах юм бол бүгдээрээс нэг pre-order-ийн талаар ирсэн шүү дээ. За, тэгээ хоёрт нь болохоор премиум байгаа хгүй төлбөртэй. Одоо 1% хүн ганцаараа хэрэглэх юм бол сард нэг 9.9 $10 орчим төлж хэрэглэдэг байгаа. Гэтэ Монголд болохоор арай өөр өдөг. 8 орчим байдаг лөө. Тэг санагдчих байна. За, тэгээд давуу талууд нь угаасаа сайн хийсэн шүү дээ. Одоо зар сурчлагын огт байхгүй, дууны нэгтэршил өндөртэй байгаа. За, тэгээд дууг ямар ч үед одоо сонсох боломжтой буюу татах боломжтой гэсэн үг байгаа. За, тэгээд премиум family байдаг. Тэр нь болохоор сарын 14 буюу энэ нь болохоор 6 хүртэлх хэрэглэж болдог гэсэн үг. Тэгэхээр юу хөвөрэ гэрүүлээрээ одоо Spotify хэрэглэдэг бол 6 өөр хэрэглэгч аягаараа ороод хэрэглэх юм бол бас $14, $15 чинь 6 хүнд хуваагаад төлөх юм бол маш бага гэсэн үг шүү дээ. Тэгээд тийж хэрэгж бас болно. За, миний хувьд болохоор энэ премиум диог буюу одоо сард $12.19 гэж бас ингэж төлж ашигладаг байгаа. Гэтэ манай Монгол болохоор давуу тал нь болохоор $649 төлж ашигладаг байгаа. Тэгэхээр юу гэхээр нэг хүн $3.2 буюу нэг 12,600 лөө сар болгон төлөөд би энэ Spotify хэрэглэдэг байгаа. Юм даа мөөс. Тэг би энэ Spotify-г одоо ажил дээрээ, гэртээ, утсан дээрээ, ажил дээрээ болохоор MacBook-аар тэгээд Mac Mini-гаар, iMac-аар ч юм уу. Тэгээд гэртээ бас утсаараа, компьютераараа ингээд олон төхөөрөмжүүдээр ашиглаж байгаа. Тэгээд нэг төхөөрөмжөнд ашиглаж боддог гэх юм бол сайн хэцүү болж учраас. Гэтэ сарын бүх энэ маш олон дууг сонсох боломжтой. Тэгсэн мөртлөө сарын 13,000 төгрөг төлөөл хэрэглэнэ гэхээр үнээр гоё явус. Тэгээ би дотны найзтайгаа болохоор дууг болохоор хамтдаа төлбөрөө хувааж төлөөд хэрэглэдэг байгаа. За, тийм байгаа. Тэгээд премиум студент буюу одоо сурагчид зөрүүлсэн одоо ийм багцас байгаа. Тэр нь болохоор $5 гэж байна. Гэхдээ манай Монголд энэ хэрэгждэг үгүй юм мэдгүй. Ямар ч тач төлбөрийн хувьд болохоор иймэрхүү мэдээлүүд байна. Тэгээ та бүхэн болохоор App Store, Play Store-оос болохоор Spotify гэж хэлээд байгаа. Тэгээд татаад тэгээд бүгдээр төлбөрийн мэдээлэлээр нь ороо нэг хараад үзээрэй. Тэгээд ямарсаж Монголд ийм хямдхан Spotify хэрэглэж байгаад бас их баяртай байна. Америкт хэрвээ хөгжингөө орнуудад амьдарч ирсэн бол бас сарын өндөр төлбөр төлөөд ашиглах юм байна шүү дээ. Тэрийг бас их харсан байгаа, ухаарсан байгаа. Тэгээд ямар ч тач хямдхан төлбөр төлөөд ашиглаж байгаа болохоор их гоё байна. За, миний хувьд болохоор Spotify-ийг иймэрхүү байдлаар ашиглаж байна. Тэгээд цаашдаа ч гэсэн төлбөрийн төлөөд ашиглах болно. Тэгээд Spotify-д болохоор маш олон дуу байгаа. Монгол дуунууд ч гэсэн маш байгаа. Одоо бид жавхлан ахын маань дуу ч гэсэн маш их байгаа. Зохиолын дуу, тэгээд хип-хоп бүх дуунууд орцсон байдаг. За, тэгээд магтан дуу ч гэсэн маш их байгаа. Магтан дуу, Монгол магтан дууч байгаа, Солонгос магтан дууч байгаа, Англи магтан дууч байгаа. Тэгээд бүгд ямар ч рекламгүйгээр дууг search хийгээд шууд Spotify-аараа утасныхаа спикерээр спикерээр сонсох боломжтой гэж боддоо. Тэгэхээр үнэхээр based яваас сайн дизайн, my design гэсэн чинь тэнд copy одоо Pinterest, Google гэсэн чинь тэнд миний хувьд болохоор Spotify заавал байдаг байгаа. Тэгээ Spotify пэйжээс бис дизайны хувьд, видеоны хувьд болохоор маш олон зүйл дээр суралцаж, маш олон зүйл дээр бас илүү анхаарал төвлөрдөг. Одоо анхаарал төвлөрүүлэх дуу гэдгийг тавиал ажил хийхэд болохоор стажинг nice шүү дээ.
Тийм байгаа. Тэгээд видео эдит хийдэг видео эдитер ч гэсэн иймэрхүү Spotify иймэрхүү төлбөртэй аппликейшны одоо та бүхэн дуу бас их сонсдог байвал зүгээр ах. Та хүн боддоо видео ингээ эдит хийхэд хойно бэкграунд дээр нь бэкграунд саунд байгаа шүү дээ. Гэтэ одоо дуу сонсож одоо юу хүн дуу сонсохгүй ямар дуу ард нь тавих уу, ямар дуу тохирох уу гэдгийг мэдэхгүй бол тэр хүн одоо тэр бичлэгэндээ тохирох дуу одоо тохируулж сонгож одоо тавьж чадах уу? Тэр өстө бүтэхгүй. Тийм учраас одоо бэкграунд бичлэгнийхээ хойно одоо дуу ямар дуу тавих уу гэж дөндөө ингэ дуу сонсдог байгаа. Гэхдээ одоо ингэ дуу ингэ сонсоод явж байгаад болохоор гой дуунууд байх юм бол ингэ лайк дараад ч юм уу эсвэл плейлист рүү оруулчаад дараа нь бичлэг хийхдээ тэр дуугаа дахиж гаргаж ирээл ашиглаждаг байгаа. Тийм давуу талууд байгаа. Тийм учраас та бүхэн Spotify-ыг нэг татаад хамгийн анхны хэрэглэгч болохоор эхний сарын өмнөгөөч үлөө эхний 3 сарын өмнөгөөч үлөө тийм ирэх өгдөг байгаа. Тийм эрхийн авж агаад Spotify-ыг олон тохиолдлууд дээр хэрэглээд үзээрэй. Та бүхэнд ямартайч их таалагдах байхаа гэж бодож байна. За өнөөдрийн бичлэгээрээ дизайнтай холбогдолтой зүйл биш ч гэсэн ямарсаж дизайны ямар нэгэн зүйл хийхэд дуу гэдэг зүйл ямар их нөлөөтэй байдаг талаар миний хувьд хэрхэн ашигладаг талаар бас ямар төхөөрөмжүүдээр сонсдог талаар та бүхэндээ танилцууллаа. За тэгээд дараагийн хичээл дээрээ тэг Photoshop-ийн бас гоё хичээлүүдээрээ уулзцгаая. Тэгвэл дараагийн хичээлээрээ уулзцгаая. Bye. Сайхан амраарай. Өглөөний минь, өдрийн минь бичлэгийг хийзүү үзэж байгааг мэдгүй байгаач миний хувьд л ямар тааж бичлэгээ шүүн хийж байна. Одоо 1 цаг 2 минут болж байна. Орж унтъя да. Окей, унтъя да. Good. And I still feel like I've been planning this out in my notebook since I was a little boy.